Ер нь бол татвар нэмэх бол одоохондоо шаардлагагүй зүйл. Иргэдийн хувьд бол татвар нийгмийн даатгал бол дээд хэмжээндээ тулцсан байгаа. Тийм учраас одоо иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд татвар нийгмийн даатгалыг бууруулах шаардлагатай гэж хувийн үзлээр хэлсэн байгаа. Яг одоо татвар нийгмийн даатгал бол иргэд бизнесийн одоо хамгийн өндөр ачаалалтай цаг дээр ирсэн байна. Энэс зээш одоо даах чадамж байхгүй байна гэсэн юм судалгаа бол бас гарцсан байгаа. Тэгэхээр засгийн газраас ч гэсэн одоо татвар нийгмийн даатгалыг одоо багц хуулийг өргөн барина гэд мэдээлсэн. Татварын багц хууль өргөн баригдсан байгаа. За миний хувьд нийгмийн даатгалын одоо өөрчлөлт оруулах хуулиа өргөн барьсан. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хууль өргөн бариул тэрнтэй хамт хэлэлцээ гэсэн байдалтай төр хүлээгдэж байгаа. Хэрвээ засгийн газрын хууль өргөн баригдчихвол тэрнтэй хэлсэн. Энэ хавраа өргөн баригдахааргүй бол миний хуулийг дангаар хэлцэх байхаа гэж байна. Манай улсын ч одоо эдийн засгийн хамгийн томоохон асуудал болох нүүрсний үнэ бууралт болцсон. Үүнээсээ болоод одоо бүх олон төсөл хөтөлбөрөөр зогсох эрсдэлтэй байж байгаа. Тэгэхээр энэ дөр бол төсвийн тодтголыг хийх зайлшгүй шаардлагатай. Хоёр л арга зам байгаа. Нэг бол төсвийн тодтголыг зайлшгүй хийн. Үгүй бол нөгөө эхэлж амжаагүй төсөл хөтөлбөрүүдэд багасгаад одоо оновчлоод эрмэлээд чухлаас нь эхэлж хийх хэрэгтэй юм хоёр арга байна. Нөгөө талдаа нөгөө цомхон бүтцтэй одоо засгийн газар байгуулах нь маш чухал юм гэдэг зүйлийг яриад байна лээ. Та энэ дээр ямар байр суурьтай? За энэ бол гарцаагүй юм. Ер нь бол сүүлийн одоо 10 гаруй жил манай Монгол улсын төсвийн орлого 2-3 дахин өссөн шүү дээ. Тэгэхээр нэг талдаа төсөв өсөд байгаа бол бид нар одоо ингээд баяжаад ах хэрэгтэй шүү дээ. Гэтэл улам иргэдийн орлого буурч байна. Энэний гол үндсэн шалтгаан нь бол бид нар төсвийн үр ашиггүй зарцуулалт. Одоо жишээлбэл одоо 26 их нийтийн урсгал зардал гэж байж байгаа. Урсгал зардал гэдэг бол тухайн жилдээ одоо зараал дуусчдаг юм л зардал хэлж байгаа. Энэ нь бол одоо тэр төсвийн одоо засаг захиргааны одоо бүтэц оронтой үр ашиггүй халамж гэсэн ийм болон асуудлуудыг барьж байгаа. Тийм учраас энийг бол 26 дор хаяж 16 руу оруулж ирж байж бид нар цаашдаа эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа явуулах болно. Энэ нь зөвхөн энэ удаа яригдж байгаа зүйл биш. Цаашдаа Монгол улсын орлого хэдэж байсан урсгал зардлаа тодорхой түвшинд барьж дээшгээ илүү гарс хэсгээрээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр бол одоо бид нар 70-80% шууд урсгал зардалтаа зарцуулцдаг. Төсөв төлсөн энэ том төсвийн 70-80% урсгал зардалтаа зарцуулна гэдэг бол цаашдаа бид нар энэ бүтцээр явах юм бол илүү хөрөнгө оруулалт хийж эдийн засгаа хөгжүүлэх илүү боломж бараг байхгүй гэсэн үг. Ийм учраас энэ бол альч засгийн газрын үед хэний ч үед хийгдэх зайлшгүй шаардлагатай ажил гэж бодож байгаа. Урсгал зардлыг хасах нь. Сая байнгын орон дээр нэг автомашины татварыг болон ацам шилжлийн татварыг нэмсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Гэтэ энэ дээр шийдэл гаргацсангүй. Хууль зүйн дүгнэлт гаргана гэдгийг сая ер нь санал хураалт явагдсан юм. Санал хураалт явагдаагүй. Ер нь бол төсвийн байнгын орооны гишүүд бүгдээрээ л энэ автомашины татварыг 3 дахин нэмсэн асуудлын эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ нөгөө засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуулиараа энэ чинь нийслэлийн иргэдийн хурлаас тогтоод тэдний бүрэн эрх байгаад байгаа. Тэгэхээр энэ бүрэн эрхийн асуудал дээр бол засгийн газарт бол одоо чиглэл өгье. Гэхдээ энэ хууль зүйн асуудлыг бас дахин шалгахгүй бол нөгөө засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуулиараа бидний шууд харьяалахгүй бусдынхаа одоо шийдвэр гаргах хэрэглээ халдаж магадгүй гэсэн юм байна. Чиглэлт нь яг юу гэж туслаад тэгээ буцаад одоо засгийн гаргах хэмжээ авах шаардлагатай. Хоёр чиглэл байгаа. Нэгдүгээрт энэ 3 дахин нэмэх асуудлыг бол иргэдээсээ санал авсан байна уу? Шийдвэр гаргах одоо тэр процесс буюу одоо хүмүүсийнхаа иргэдийнхэн олон нийтийн оролцоог оруулж өгөөгүй гэдэг дээр бол бас дутагдaltaй байж магадгүй. Энийг нэгдүгээр шалгаж, хоёрдугаарт энэ шийдвэрийг дахиж нэг эргэж үзээч гэсэн. Ийм эрхтэй агуулга байгаа. Ажлын хэсэг гараад бол энийг нэлээд шалгаад дүгнэлтэнд хүрээгүй гэдэг болохгүй. Авах гişүүг нь ажлын хэсэг бол ерөнхий одоо яг нөгөө тэр чинь мөрдөн шалгах үйл ажиллагаа бол хийгээгүй. Энэ иргэдийн оролцоог одоо дутуу хангасан байна гэсэн юм дүгнэлтэн төрөөд сая тогтоолын төсөл боловсруулж ирсэн. Тэрийг бид нар засгийн газар руу оруулахын тулд босод эрх зүйн асуудлыг шалгаж үзье гэсэн ийм байдлаар